Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээ дээр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа үз таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялчхаад намайг тэврэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог.
Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өсөглөлт. Домогт шонхрын өшгөлөлт үний юм байна. Аа! Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, боли. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Я! Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Аа? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан байлгүй. Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Соборо пангийн шохорхол. Баларсан, би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад талхаа зогсоогоорой. Зогтаад. Хэтв чинь буцааж өг. Би чамтай зодтолтмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай муутай хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ, би Чи бэртээгүй ээ? За тайвшраа. Зүгээр л догвэ. Мэ хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа? Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ. Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тэнч дуртай биш. Тэгээд арьсаа яах вэ? Чадвал холтосноос сол. Наа чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэхгүй. Би болон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талх үсчээ? Хөө. Их л ажил болох нь те. Хамрыг чинь засч болно. Бас бадбиг үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхэмээ. Жаахан өвдөлтийг тэснэ үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгийн хөдөл нарийн ажиллагаатай шүү. Хөө? Зөндөө удах. Гоё амттай байна. Тийм үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг.
Хуулдаг маск гинүү? Битгий хөдлөөрэй. Тэсэрэй. Маргай сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талах уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа хөнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа ирхэмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талах хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо ирхэмээ. Балдарсан. Бүрт явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрлээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртэ билег авчаад. Ой. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн ч үдэ болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Халтас минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Балдарсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их ууддаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэн. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдгийг яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээс ихсэлэгч гисэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабараа. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабараа? Надтай болцмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Алхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгчээ гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдэн зөрөөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Орой болгон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Охин өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа.
цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай ус чинь голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэндэнд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Хэлцгэл таасаа намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколадын дүрсэн хамт канолын мэрэгч. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай. Ахад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Танад хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол тоо. Дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн. Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Болцоор болцоо. Цуслагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхаа дандаа төлөвлөгөөгөө өөрчлөхийн миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Нэрээ юу? Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн багтаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлж хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочих ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсүү чаад минь их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж үнгээгүй лөө. Хин ч алга байна штэ. Хачин ува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Оо, би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаа гэрсэн. Та
Зүүн аяа жах. Чиний зүүн тал биш ээ. Одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Би уг нь гэртээ ирэх харахыг хүссэн шүү дээ. Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай тансаг тутан бас чихэрлэг макарон хамгийн амттай Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. ядарчлаа жахан дөг хийгээдхий Зэрэг унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бардгүй мó Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргээ. Төрсөн өдрийн хүрээ хайх макарондоо. Төрсөн өдрийн хүргээ. Тийм ээ хэлхэ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. юу 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Хөөх! Хөөй! шүтэн бишрэгч үү тийм ээ би байна макарон Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. хачи юм намайг танихгүй байна чихэр амттай мөн Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ингэдэг үү? макарон Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? тоглолтоор ирсэн юм л да Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. за Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. би ерөөсөө ийм газар ирж байгаагүй Хөөе хардаа. Цогтөх тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нохор би үгүй. ямар сайхан юм бэ Толгойн цог. Тэр. Яг энэ. Тэрийг. ганц их зохиж чадсангүй штэ ямар хэцүү тоглоом бэ Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн энэ дараагүй гэдгийг харуулад үгүй л дээ асан да Яг ширээ. мачи Баярлаа. Амттай байна. Хатуу. манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ Макароныг чихрэл хийдэг үсттэй. тэгвэл ядгийн ганцыг хазчихъя амттай юм Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах бай. Хөгшин бас ууртай. энэ нийтдээ юм ноён талах гэж хин Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юр бусын. Таач намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. ямар этгийг би мэднэ Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг Лаад яв. Чамд харуулах зөндөө юм байна. бүгдийг хавмаар байна ямар хөөрхөн юм бэ Хөөх, танаа цагдаг ээж бүрдэл. Хөөх, янзтай гоё байна. тийм үү чихэр тусан туслах гоё амттай тансаг тутан бас чихэрлэг бомбом Рокет дуулах хамгийн гоё.
Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээ рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээг Чи өөр нь зураг агуулж байгаагүй юм уу? Зургийн бүхээ гайхалтай штэ. би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон харин зургийн бүхэ гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Баяр цаг Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангуй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Өрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрэ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шууган дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааш ирж авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээрээ. Хөгжилдөө шинэ хадал явдалтай учрах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Үзээлцэг нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён тасгаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макарон амтлагийн гүзээлэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүү чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үсэнтэй юм аа. Үнэхээр
үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Вау. Би итгэж чадахгүй нэ. Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжмөл сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон. Чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Ой, макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг өсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм их салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг. Олж байна. Макарон хамгийн гоё ус засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Дуу, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дууч юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Ирүүл ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэлдэ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсч гэсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг нь. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гүгч гарын үсэг зуруулах шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучин сонирхохоо болоод үс засагтал анхаарлаа хандуул. Айлуу. Хүү, шүтэн бишрэлтийн уулзалтанд очихгүй өнгөрөх шагсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихсэн гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагдчихлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж ягтаж бүт 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас л болж байгаа юм. хэлэх чуг алгадаа. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Тийм ээ. Макарон. Ямар Хинч тань хоо. Сайн уу хайруудаа? Макарон. Ууцаагүй утсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа.
Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ирэх мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ирэх мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багваа. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэ. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сум цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзхүү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Хүлээ. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь. Зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явцгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү. Макароны тоглолт үзнэ гэвэзтэй. Нэрээ тийм. Макароныг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны ээж бүрдлийг бүгдийг авчиж. Энгийн талах биш бай. Жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү. Хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү.